Өмнөд Солонгос дахь засгийн газрын нууц лабораторид эрдэмтэд нохойг дайнд ашиглах зорилгоор үр дүнтэй зэвсэг болно хэмээн найдаж олон аимшигт туршилтыг ноход дээр эхлүүлэх болно. Энэ программыг чимээгүй төсөл гэж нэрлэжээ. Ажиллагааны үеэр аюулгүй байдлын хэлтсийн дэд захирал Юнгийн нарийн бичгийн дарагчаад компанид ажлын үеэр дэмжлэг үзүүлсэнд нь талархал илэрхийлж нэмэлт мөнгөн урамшуул өгнө. Дараа нь Ча гэртээ ирээд охин Кюмин гадаад руу сурахаар явах гэж байгаа болохоор авч явах ачааг нь шалгалаа. Охин нөөд болсон ээжийнхээ номыг ачаандаа хийснийг нь хараад шаардлагагүй юм авч явж яах нь ачааны нэмэрштэй гэж гомдлон загнан. Кюмин ч бухимдаж энэ нь надад байгаа сүүлчийн хуулбар ном нь гэдгийг сануулад өрөөнөөсөө гүн гарна. Оройн Ча Кюминийг онгоцны буудлын руу хөрөөж өгөхөөр хөдлөнө. Тэд бензин колонк дээр зогсож машиныхаа банкыг дүүргэснийхээ дараа Ча картаараа төлбөрөө хийх гэхэд түгээгч Ча түнд пост нь ажиллахгүй байгааг хэлээд бэлэн мөнгө өгөхийг хүсв. Ча түгээгчид мастер түлхүүр байгааг анзаараад чи машин ачигч жолооч байна штэ гэж буруутган мэргэжлийн хяналтын ажилтны дүр үзүүлв. Түгээгч ямар ч хар буруу бодлого байсан ч Ча дараа нь эзэнт чинь бэлэн мөнгөөр тооцоогоо хийн гэж хэлээд мөнгөө төлөхгүйгээр яваад өгөх болно. Онгоцны буудлын дээр ихч дүүс болох Миран Евро 2-ын нислэг цуцлагджээ. Учир нь Евро паспортоо сунгуулахаа мартсан байж. Гэсэн ч Евро Мираныг чи миний менежер бидтэй гольфын тэмцээний энэ удаад унжих боллоо хэмээн буруутгаж байв. Энэ үед тэдэн дээр Суног гэх эмэгтэй ирээд Еврог өөрийнхөө үеэлнэ гэж андуураад байгаа бололтой. Нөхөр болох Бенхак нь араас нь ирээд авч явах гэхэд Суног цочиж машин зам руу гүн хөндлөн гарах гэж байгаад машинд мөргүүлэх шахлаа. Бусд нь түүнийг бэртэж гэмтгэхээс нь өмнө бушуухан зогсоож амжин. Өвгөн нь эмгэндээ үргэлж өөрийнх нь нөхөр гэдгээ сануулах ёстой байдгаа хэлэхэд ихч дүүсч Суногийг хөвшөрч явах ухаан нь самуурсныг ойлгоно. Хэсэг хугацааны дараа эдгээр бүх хүмүүс өтгөн мандад бүрхэгдсэн хотын захад байх гүүрэн дээр ирцгээдэг. Ихэнх жолооч нар болгоомжтойгоор аажуухан явахыг хичээж байгаа ч шар спорт машинтай нэгэн залуу сошиал сүлжээгээр лайв хийчихсэн галзуу хурдтайгаар машинаа жолоодон машинуудыг сүлжин дахин. Мөн тэнд хамгаалалтын тортой нууцлаг хаммар машин яруу явж байгаа бололтой. Чагийн машиныг шахан гүйцэж төрүүлэн явна. Ча чосолчихгүй тулд самбаачлах хэрэгтэй боллоо. Машин тэдний хажуугаар өнгөрөхөд Кюмин хаммар машины хамгаалалттай цонхны цаана эвгүй харцтай ноход байхыг анзаарлаа. Өөр нэг машинд цэргүүд Ян докторыг лабораторид хүрэхээр авч явна. Шар машин бүрч хурдалж машинуудыг мөргөх шахан дахин. Шар машины жолооч гинэд шарун зогсоод замын нэг хөндлөн хааж орхино. Энэ байдал нь Бенхак Суног хоёрыг тээвэрлэж явсан автобусыг хашлаг мөргөхөөс зайлсхийж зогсоход хүргэв. Гэвч бусад жолооч нарт самбаачлах хугацаа байсангүй. Нэг машин шар машиныг мөргөж гүүрэн дээрх бараг л бүх машиныг хамарсан хид хідэн осол үүсэх болно. Жолооч нар араас ирэх машинуудаас булдах эсвэл зогсоох гэж оролдоод ч нэмэргүй байдалд хүрнэ. Зарим хүмүүс амиа алдахаасаа өмнө машинаа орхин гарахаас өөр аргагүй хүрнэ. Яах их зургуйл том ачааны машин ирж автобусыг тойрох гэсэн ч хажуу тийшээ унаж бусад машинуудыг түрж нүд халтрамл юм болно. Хүмүүс сандралтаж үхэн үхэж ам тэмцэн чарлалтан цухтхан цухтаацгаана. Бодлого эсрэг игнэнд явж исэн цагдаагийн машин экскаваторын шанагыг мөргөн осолтно. Үзэгдэх солигдож бензин колонк дээр колонкийн эзэн арчаагүй амтан мөнгө алдаж байдаг гэж Жо Босто загнуулан зогсно. Ийм байх зураа тэд радиогоор гүүр нурсан тухай мэдээг сонсоод түгээгч Чаг тэнд гацсан байх ёстой гэж үзээд түүнийг болохоор Жод химээх нохотоогоо ачааны машиндаа суун хөдлөө. Гүүрэн дээр Чаг Кюмин хоёр эсрэг урсгалаар явчихдаа эмх замбраагүй байдлыг ажигласаар явна. Хаммар машин саадыг тойрон огцом дарахад Ян докторын сууж явсан машин төмрийн сигэнд орооцолтон эргэлдэн онхолтоход машины дугуй нисж ирэн Чагийн машиныг онож хашлаг мөргөн зогслоо. Цэргүүд болон нохтыг тээвэрлэж явсан машин осолдсон ачааны машиныг мөргөж төмөр чиргүүлтэй машин осолтон зогсов. Жолооч нь бууж бүхээгийг ажиглаж бүрэн бүтэн эсхийг шалгалаа. Кюмин цэргүүдийг хүмүүс туслахаар иржээ гэж бодсон ч Ча юу болоод байгааг шалгаад ирэх болохоор машиндаа үлдээд гарахгүй байхыг санууллаа. Цэргүүд нохтын тухай л ярилцаад байлаа. Ян эмчийг аль хэдийн аварсан байв. Ча янтаа уулзаж байх хооронд цэргүүд торон хамгаалалттай машиныг шалгаад ард талд нь жолоочийн цогцсноос өөр зүйлгүй хоосон байхыг олж харав. Ахмад тэр даруй гүүрэн дээрх бүх сүлжээг салахыг тушаана. Ча яныг машиндаа аваачиж тусламж дуудах гэсэн боловч утасныхан сүлжээ тасарчээ. Тэр мөн охин нь байхгүй байгааг анзаарлаа. Кюмин хачин чимээг даган явсаар E9 нэртэй том нохой толгоогоо хашлаганд цус гартлаа цохиж байгааг олж харлаа. Кюмин нохойг тайвшруулах гэж түнд хоол өгөх гэж байхад нь Ча охиноо хамгаалахаар ирснээр E9 цухтан одно. Цэргүүд Янд ноход сул чөлөөтэй болсон гэж мэдгдсэн тул тэд хяналтын программыг идэвхжүүлэх ёстой болов. Ян ноутбукээ асааж программыг нээлээ. Цэргүүд түүнд нисдэг тэрэг ирж байгаа гэж хэлэхэд янз бүрийн компьютер дээр нохтын байршлыг харуулсан программыг идэвхжүүлдэг бөгөөд үүнийг Ча сонсно. Манан дунд юу ч ирэх боломжгүй гэж тэр бодж илаа. Утасны сүлжээний талаар асуухаасаа өмнө аюулгүй байдлын хилцэд ажилладаг гэж тайлбарласан ч цэргүүд түүнийг хол байхыг сануулсаар Ча эсэргүүцэж станцыг нь булаах гэхэд нь цэргүүд түүнийг жолооныхын хүрдэнд гавлаж орхино. Энэ үед Жо ачигч машинтайгаа ирэхэд урд нь цагдаа хурч ирээд хөдөлгөөнийг нь чиглүүлв. Жо эхлээд офицерын машиныг чирхийг
зөвшөөрснөөр мөнгө олох боломжоо алдсангүй. Машинд Ян нохотын цуваг харуулсан хөтөлбөрийг идэвхжүүлж дуусгажээ. Нохот гинэт иргэн дайрах үед цэргүүд нэмэлт хамгаалалтаач бэлтжээ. Нохотын толгойд Яны программаа хямдаг чип байгаа нь нохотыг хүчээр команд өгөх зорилттой гэсэн үг. Нохот үнэхээр гайхалтай хурдан бөгөөд удалгүй тэд цэргүүд рүү өсөрч ноцоход балмагдсан цэргүүд бороохоо ашиглан зогсоох гэж оролдоно. Ян яагаад ч юм мэдэхгүй EUC-ийг дайрахгүй байгааг анзаарав. Тулалдаж эцэст нь цэргүүд өгөөш болон төмөр торон бүхээг рүү өсрөн ороход нохот цэргүүдийн араас дайран дотоош өсрөн орлоо. Энэ нь нохотыг барьж авах төлөвлөгөө байв. Янч нохотыг тайвшруулахын тулд программаараа унтраах команд өглөө. Нисэх онгоц ирж цэргүүд гүүрэн дээр газардлаа. Түгээгч залуу Чаг хараад тэдэн дээр гүн очих гэхэд цэргүүд саатуулна. Ча юу болоод байгаа талаар тайлбар өгөхийг шаардсан боловч Ян цэргүүдэд баривчлагдахаас өмнө чимээгүй төсөлийн талаар даргаасаа тодруулсан дээр гэж түнд хэлв. Нохотыг шинэ аюулгүй торонд шилжүүлсэн боловч Жодыг хуцахад Ян зогт туслаа. Жо нохоогоо авахыг оролдсон ч цэргүүд түүнийг ойртуулсангүй. Кюмэн Жодыг авахар ирэхэд нэг цэрэг түүнийг болиулах гэхэд нь Ча охиноо мөрөн хурч ирлээ. Нэг цэрэг газраас чип болоод EUC толгоогоо цохиж өөрт нь суулгасан чипийг салгаж чадсан болохыг шууд л мэдлээ. Онгоц нохотыг атсан төмөр бүхийгийг өргөн нисэх үед EUC бүхийг дээр байх нь тэр нохоо цэрэг рүү дайрснаар нисдэг тэрэг хяналтаа алдаж бүхийгийг газарт унгана. Туслах нисгэгч түүнийг буудах гэсэн ч EUC хитрхи авахалжтай байлаа. Сумнаас бултаж нисгэгчийг уурч тастан алж орхив. Онгоц гүүрний дүүжлүүрийг мөргөхөд EUC онгоцонд гал гарч дэлбэрхээс нь өмнөх нь тэндээс гарч амжина. Онгоц дүүжлүүрийн бэхлэгэнд орооцолтон хид эргэлдэж сүнэж буйна. Нохотыг галзууруулах болно. Эцэст нь нохот торноосоо мултарч машинууд руу дайрч хүмүүсийг хайр найргүй хөнөөж эхэллээ. Эмх замбраагүй байдал донд Ян нохотын анхаарлыг сарниулахын тулд нэг нохоо руу ноутбукыг шидсэн ч нохоо хөлнөөс нь зууж хашлав руу чирв. Ча Яныг татах боловч өөр нохоо ойролцоох цэргийг хөнөөж байлаа. Ча Кимин Жо нохоогоо тэрвэн тэд цугтцгаалаа. Ёра гольфийн цохоор шүүрч аваад Игч Мираныг нь хөөж байсан нохоог цохиж унгаад тэд хамтдаа цогтов. Жо ачигч машин руугаа гүйн ирсэн ч дотор нь нохоо байгааг хараад хөмбөл цогтно. Ян Жогийн атсан цагдаагийн машин ажиллаж байгааг мэдээд Ча Кюмэн хоёр түүнтэй хамт машинд сууж бэхлэгээс нь мултрах гэж нэлээд юм болно. Ча Жог нохоотой нь суулгахыг хүсэхгүй байгаа ч Кюмэний шахалтаар галзуу нохоод уруулахаас нь өмнө амжиж Жо нохоотойгоо твш рүү өсрөн орж тэднийг суулгаж амжина. Амьд үлдсэн бусад хүмүүс автобусанд хорогдохоор болж Ча гүүрэн дээр нисэх онгоц дэлбэрч байгааг харан тэндээс бушуу холдохоор яарна. Дэлбэрэлтийн улмаас газ ачиж явсан машины хий алдагдсанаар гал тархаж машин гарах гарцыг хаажээ. Машинууд олноороо дэлбэрэлтээс шидэгдсэн зүйлс нисэж Чагийн машиныг онсноор хашлаг мөргөн зогслоо. Энэ хооронд Юнги тусламж илгээхийг оролдсон ч нисдэг тэрэгнүүд манан дундуур нисч чадахгүй. Хөлөг онгоцууд гүүрний өндөрөөс болж хүрч чадахгүй байлаа. Тэрээр сэтгүүлчдэд хэлэхдээ аврах ажилд бүх нөөц бололцоогоо ашиглаж байгаа гэв. Үзэгдэл гүүрэн дээр буцан ирж Ча Яны радио холбоог авч тусламж дуудах гэсэн ч хариу өгсөнгүй. Нохоо тэдний машины цонхыг мөргсөн ч хагалж чадалгүй гэдрэг буцлаа. Яны тайлбарлаж буугаар уг нохоонууд нь хүний дуу хоолойд хариу үйлдэл үзүүлдэг аврах нохот байсан ч цэргийнх нь тэднийг алахын зорилгоор дахин програмчилж террористуудыг онилох зорилгоор алуурчин нохотыг бүтээлгэхээр Америк болон Европын орнуудад захиалгаар хийлгэсэн юмсан ч гэвч энэ төсөл бүтлгүүдэж нохот хитрхи харгас болсон аж. Ийхүү цэргийнхэн бүтлгүүдсэн дээжийг устгах гэж авч яваад гүүрэн дээр осолдож нохотыг хяналтаасаа алдаад байгаа нь энэ дахин холбогдох оролдлого хийсэн нь амжилттай болж Юнгитэй холбогдно. Ачааны машинаас гарч буй газын хийг зогсоохын тулд гүүрний голд нэмэлт хүчээ ирүүлэхийг тэдэнд хэлв. Ча чимээгүй төсөл нь одоогийн сайдтай холбоотой болохыг илчилж түүнийг унахад хангалттай нотлох баримт байгаа гэж хэлсэн ч Юнги түнд өөрсдийнх нь хилтсч мөн оролцоотой байгааг хэллээ. Энэ үед машиныг нохот тойрон бүсэлсэн ч дахин дэлбэрэлт болоход тэд сүүлээ хавчин цогццгаана. Энэ үед тэнд газын хий нийлт тархжээ. Гүүрний дээрээс гал унахад тэр хавь дэлбэрхээр байв. Автобус тэдэнд туслахаар иржээ. Тэд бусад амьд үлдсэн хүмүүстэй нэгдэхээр гүйцгэн. Энэ удаад маш хүчтэй дэлбэрэлт болж гүүрний дунд хэсэг нуурж машинууд далаа руу унаж байлаа. Аз болж автобус дэлбэрэлтээс амжин цогтож чадна. EUC бага цуглуулж 9 минут үлджээ нөхцөл байдал тайван болоход. Ча тесрэлтээс болж утасны сүлжээ тасарсан нохот армийн нохоон ангийн нэг хэсэг гэвч галзуу өвчнөөр өвчсөн хэмээн худлаа тайвшруулж байлаа. Аврах баг ирж байгаа гэж амьд үлдсэн хүмүүст итгүүлнэ. Хүмүүс ч түүнд итгэж байлаа. Жо хин нэгний орхисон тортой архийг олж нуунга Чагаас ганцаарчлан бензинийнхээ мөнгийг өгөхийг гуйлаа. Ча хэсэг дуугүй байснаа хариуд нь шагнал медаль санал болгож түүнийг гайхшруулна.
Хэдэн хормын дараа тусгай хүчний баг ирж амьд үлдсэн хүмүүсийг нохой байхгүй байна гэж хэлээд нүүлгэн шилжүүлж эхлэв. Ча Юнгид болцшгүй аюулын талаар анхааруулсан ч Юнгийн цэргүүд тэднийг хамгаалах болно гэж тушаангуй хэллээ. Тэдний гүүрээр явж явах үед ям машинуудын дундуур дахиж буй нохойг анзаарна. Гинтгэн л машинуудын тохиолдлууд асч эхлэв. Тэдний эргэн тойронд машинуудын тохиолдол хангиналтаж байв. Цэргүүд ойр орчмыг шалгаж байх үед зориудаар машины тохиолдлыг ажилуулж байсан ноход гинт дайрлаа. Тэд отож байсан байж эдгээр араатнууд маш ухаантай ажээ цэргүүд рүү дайрахтаа эхлээд бууган зууж өөрсдийнхөө эсрэг зүг рүү буудуулж байлаа. Ингэснээр зарим хүмүүс шархацгаадаг. Миран хөлөндөө буудуулж Ёро түүнийг нохооноос хамгаалахаар гүн ирж ямар нэгэн зүйл барин өөрсдийгөө хамгаална. Цэргүүд нэг нэгээрээ алагдаж байх хооронд Цунок бодит байдлын мэдрэмжээ алдаж нохоог эрхлүүлэх гэхэд нохоо түүнийг газарт унгаад зунаас ч болтож түүнийг шархтуулна. Чару мөн нэгэн нохоо дайрахад Жо машин доор нуугдчихсэн ч Жо тохицож нохооны анхаарлыг татсан тул Чару дайрч байсан нохоо түүнийг анзаарч Чаг орхино. Жож нохоогоо тэрэн цогтож Ча охиндоо туслахаар яарвчлаа. Кюмин цүнхээ нохооноос салгаж авах гэж үзэж таарна. Ча цүнхээ орхих гэж хүссэн ч охин ээжийнхээ номыг зүгээр хайчхад чадахгүй тул татгалцахад Ча охиндоо цүнхээ орхихыг алдаад чирсээр дагуулan холдуулна. Ноход тэдэн рүү дайрах гэхэд нэг цэрэг нохоог буудсан ч өөр нохоо тэр цэрэгийг алах болно. Ча Кюмин 2 автобус руу гүн ирээд ачааны хэсэгт орно удав. Харамсалтай нь Ча радио холбоогоо гээсний мэдээд болохоор гарч явна. Тэрээр хурдхан шиг радио холбоогоо шүүрч аваад охиныхоо цүнх мөн галт буугч авч олдсон боломжоо ашиглалаа. Кюмин аавыгаа хүлээх зураа ээжийнхээ эмнэлэгт хэвтэж байхдаа ном уншиж байсан бичлэгийг үзэж аавынхаа инээмсэглэлийг санана. Ян түүнийг тасалдуулж автобусны зорчигчийн хэсэг рүү ордог хавхлахыг онгойлгов. Ян Иус бол удирдагч нохой. Бусд нь түүний цэргүүд гэдгийг тайлбарлав. Тэрээр бусдыгаа өөрийнхөө хүүхдүүд гэж үздэг ба туршилтын явцад ажилчид түүний гүлгнүүдийг хөнөөхийг ажиглан харж исэн байв. Түүний одоо хийж байгаа үйлдэл бол ам биш. Энэ нь өшөө авалт гэлээ. Энэ хооронд Ча онхолцсон ачааны машин дотор хэсэг амьд үлдсэн хүмүүс хорогдож байгааг олдог. Зөвхөн Жо нохойтойгоо эгч дүүс өндөр настан хосуудл амьд үлджээ. Жо тэдэнд нохтын тухай үннийг хэлснээр хүлээн зөвшөөрдөг ба Цунок маш их цус алдаж байлаа. Ча хідэн бамбар бэлтэж хасаагаад нэг бамбарыг дохио өгөх зорилгоор тэнгэрт харуулаа. Ча Юнги руу залхахад тэрээр хамгаалалтын камераас харуулсан галыг харсан байв. Ча бид автобусанд хорогдохоор тийш зүглэж байна хэмээн тайлбарлана. Мэргэн буудагчдыг биднийг хамгаалж ноход руу гал нэхийг хүссэн ч сэтгүүлчид бичлэг хийж байгаа болохоор Юнги татгалзав. Гүүрний дунд тусгай хүчний баг хүлээж байх болно гэж тэр амлалаа. Цөхрөнгөө барсан Ча түнд амьд үлдсэн хүмүүс бүх зүйлийг мэдэж байгаа гэхэд Юнги уцаа таслана. Тэд автобусанд ирэхэд Кюмин хаалгаа онгойлгох гэсэн ч Ян ноход ороод ирэх үедээ гэж болгоомжлоод болов. Энэ үед ноход автобусыг бүсэлсэн байгаа тул амьд үлдсэн хүмүүс тэднийг галаар айлган торгож илаа. Гэвч нэг нохоо Сунок руу дайрч гидснээс нь зугаад ав. Бюнхаг бамбраараа нохоог түлж нохоог салгах гэсэн ч зөрөөд түүний хөлнөөс зугаад авна. Бамбруу дунтарч эхэлж байгаа тул Жо нугаад байсан архиа балгаж галаар тургиж маш хүчтэй гал үүсгэснээр нохтыг үнэхээр айлгаж чаддаг. Ча галт бууга гаргаж ирээд Ян руу онилж байснаа болоод галт сумаа газарт буудаж орхино. Ингэснээр гялалцсан тод улаан гэрэлт тэнд байсан хүн бүр юу ч харахаа боллоо. Ян Кюминийг явуулж охин эцэст нь нэг юм автобусны хаалгыг онгойлголоо. Амьд үлдсэн хүмүүс автобус руу яаран орцгооход Жо тусалсангүй хэмээгээд Яныг жигээд унгана. Тэд автобусанд түлхүүр байхгүй байгааг мэдээд Жогийн мастер түлхүүрийг ашиглан автобусыг хасаалаа. Энэ хооронд Юнгигийн хөвлийнхэнтэй хийсэн гэрээд бүх ярилцлага нь цуцлагдаж ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сүжүүрээ алдаж байлаа. Тэрээр сайдаас амьд үлдсэн хүмүүсийг аврах эсхийг би өөрөө шийдэх болно гэсэн мессеж хүлээн авах болно. Автобус гүүрний голд хүрч Ча радиогоор тусгай багтай холбогдохыг оролдсон ч хэн ч хариулсангүй. Ноход тэднийг гадаа отож байгаа тул тэд яах их талаараа маргалдцгаахад Кюмин нэг төлөвлөгөө санал болгов. Тэд ачаа тийшний хэсэгт нуугдаж хяналтын камераар ажиглана. Тэдний ийм байдал харамсалтай нь Сунок нас барлаа. Удалгүй ноход автобусанд орж ирэхэд тэд хаалгатай холбосон олсоо татаж хаалгыг хаагаад нохтыг дотор нь гацааж орхив. Амьд үлдсэн хүмүүс тэр даруйдаал гарцгаасан ч Бюнхаг ихнэрээ орхихоос татгалзлаа. Ча түүнтэй маргалдах гэж байтал ноход тээшний хаалгыг нээхээр оролдоход Бюнхаг Чад хандан бий барьж бай энэ хооронд та нар явцгаа хэмээн хэлнэ. Ноход Бюнхагийн гарыг хазаж шархтуулсан тул Ча түүнийг болиулахыг хичээнэ. Гэвч Жо түүний араас татанчирч гаргалаа. Ноход тэднийг тасчин хаяхаар бууж ирэхийн өмнө хүн Бюнхаг ачааны таслахыг хааж амжлаа. Ча түүнийг аврахаар буцаж очихыг хүссэн ч Жо түүнийг дахин барьж аваад одоо хитрхи оройтсон гэдгийг санууллаа. Дараа нь тэд тусгай хүчний багийнхныг хайсан боловч хэнийг ч олсонгүй. Ян Чаг хинтээ ярилцаад байсныг мэдээд инээж Юнги чимээгүй төслийг эхлүүлсэн нь түүнийг одоогийн байр суурьнд нь хүргэсэн юм шүү дээ гэж тайлбарлав. Ча уурлаж Юнги руу залгаад худал ярьсныхын төлөө доромжилж амьд үлдсэн хүмүүс эндээс 9 минут гарах болно. Эмч нар болон хэвлэлийнхэн биднийг хүлээж байгаа учраас Юнгиг харамсах болно гэж хэлв. Тэд Жогийн ачигч машиныг ашиглан хорт хийнээс холдохоор төлөвлөж байгаа ч түлхүүрээ автобусанд мартчихсан. Ян ноутбукээ хайж олоод тэд нохтыг төмөр бүхээгт оруулахаар төлөвлөлөө. Ча өөрөө өгөөш болохоор шийдэх болно.
Түүнийг бүхээг рүү орохын өмнө Кюмин түнд гадаадд сурах хүсэлгүй байгаагаа хэллээ. Тэр бас түнд ээжийнхээ номыг өглөө Ёра гольфийн бөмбөгөө бэлдэж эцэст нь Миранд паспортын хугацаанд дуусныг мэдсэн ч тэмцээнд тоглохоос айж байсан учраас юу ч хэлээгүй ажээ. Ян ном уншиж буй чагийн дуу хоолойг дамжуулах командыг идэвхжүүллээ. Ноход чулангасан галзуурахад Ёра автобусны цонх руу гольфийн бөмбөгөө цохиж, ноход нэвтлээд гарчхаар хангалттай сул болтол нь дахин цохиж байв. Араатнууд тэр даруй бүхээгт хурч чаг барихаар бүхээгт орох гэж дайрсаар. Жо энэ боломжийг ашиглан автобуснаас түлхүүрээ авах гэсэн боловч чипгүй тул Иеюс автобусанд үлдсэнийг мэднэ. Жо айсандаа ачигч машин руугаа гүйхэд бусд нь хүлээж байлаа. Иеюс түүний араас хөөж байснаа янг харангуутаал түүн рүү дайрна. Ян газраас цахилгаан борохоогоор бие хамгаалах зуур гүүрч чирч эхлэхэд гүүр дунд хэсгээрээ нурж Иеюс бусад ноход нь гүүрнээс унаж байгааг хараад бусаддаа чадах чинээгээрээ туслахыг хичээлээ. Бүхээгч мөн доошоо гусдаг боловч сүүлчийн мөчөд гүүрэн дээр гацаж үлдэнэ. Энэ үед Жо болон бусад хүмүүс ачааны машинтай ирэх боловч чаа тэднийг ойртуул гүүр даахгүй нурахтул буцаад наанаа үлдцгээ гэж хэлв. Амьдралынхаа төгсгөлийг хүлээж байхдаа чаа номын төгсгөлд эхнэрийнхээ гэр бүлдээ зориулж бичсэн тэмдэглэлийг уншина. Дараа нь тэр Кюминийг чирэгч дэгээ барингуйн эрхийг хараад ноход ойрхон байгаа шүү дээ буцаад яв гэж хэлэхээр хаалгаа онгойлгов. Гэвч Кюмин Иеюс дийлдэг хандаж байсан тул охин руу дайрсангүй. Гүүр нурсаар л нэг нохоо доош унахад Иеюс араас нь аврахар усрлээ. Бүхээг ихц босоо чиглэл доош гулсан ч чадах чинээгээрээ юмнаас зурна. Гинэд Кюмин бүхээгийн дээд талаас гарч ирэн аавыгаа татахын оронд бушуухан л дэгээгээ бүхээгтэй холбож амжина. Жо болон бусад хүмүүс ачааны машинд сууцгааж бүхээгийг чирсээр хөдлөлөө. Гүүр нуран унсаар байгаа болохоор ачааны машин хурдсаар хорт хий дундуур өнгөрөхөд бүгд хамар амаа тагилцгаалаа. Жож галзуу мэтэл замдаа таарснаа мөргөн давхсаар л гүүрний зам хагарчээ. Жо болт харахгүй хүрсэн тулд эрсдэлтэй алхам хийж дайран гарснаар бүхээг салж орхино. Эцэст нь тэд бүгд аюулгүй газар хүрэхэд амьд үлдсэн хүмүүс чаа Кимин хоёрыг өгсөн гэж бодцоож байв. Гэвч тэд бүхээгээс гинэд гарч ирэн бүгд баярлалтан хамтдаа цааш хөдлөнө. Чаа Жод хандан чамд амлсан шагнал медалийг авах болцлыг хангалттай хангасан болохоор тэр медалийг чамд заавал авч өгнө гэж Жод амлалаа. Ачааны машин хөдөлсөөр тэд гүүрний төгсгөлд хүрч эрх баригчид болон сэтгүүлчид тэднийг хүлээж байлаа. Юмби тэднийг халуун дотноор ухтан авахд чаа түүнийг үгийн зөрүүгүй зөхиод авна. Сэтгүүлчдэд бүх үннийг дэлгэхээс өмнө тэрээр өгсөн мөнгийг нь нүүрлэн шидлээ. Чаа Ян хоёр туршилтын нотлогоо болгон бүх бичлэг нотлох баримтыг илчилж дэлгэлээ. Чаа Кюминийг гадаад руу явах шаардлагагүй гэж хэлснээр тэр баяртай инээмсэглээ. Энэ хооронд ирэг дээр Иеюс сүүлчийн амьд үлдсэн нохотойгоо хамт уснаас гарч ирэв. Дараа нь тэр өшөөгөө авахар төлөвлөж буй гэлтэй гүүр рүү харна.